Үед 12 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ерөнхий боловсролын сургууль ихтэй сургуулийн хичээл өнгөрсөн 2 жилийн хугацаанд цахим хэлбэр шилжсэн багш сурагч оюутнуудын хувьд хүндхэн сорилт болсон. Ялангуяа төгсөх ангийн сурагчдын хувьд ихтэй сургуульд элсэн суралцах эзэгдээ үед танхимын хичээл хаагдсан нь сурлагын чанарт боддоор нөлөөлсөн юм. Тэгвэл улсын хурлын гишүүн Цэрэн Жамцын мөгццөг Сүхбаатар дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн 2000 орчмын сурагчийг элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх 3 сарын цахим сургалтанд хамруулжээ. Энэ жил Сүхбаатар дүүргээс 36 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтандаа 800 оноо авсан нь өнгөрсөн жилийнхээ амжилтыг ахиулсан үзүүлэлт болсон байна. Өнөөдөр улсын хурлын гишүүн Цэрэн Жамцын мөгццөг элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх сургалтанд идэвхтэй хамрагдаж шалгалтаа амжилттай өгсөн сурагчдын төлөөллийг хүлээн авч баяр хүргэн урамшууллаа. Намайг Анд гэдэг 11-р сургуулийг энэ жил төгсөөд санхүү эдийн засгийн маркетинг ангид орсон байгаа. Тэгээд нөгөө карантины 2 жилийн хугацаанд мөгццөг гишүүний санаачилсан эс сургалт явуулсанд үнэхээр их баяртай байгаа. Яагаад гэвэл хамгийн шилдэг багш нараар үнэхээр чанартай системтэй сургалт явуулж чадсан гэж хувьдаа бодож байна. Би Монгол хурдаа сургуулийг төгссөн. Тэгээд GMIT буюу Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн сургуульд орсон байгаа. Тэгээд дээш дээр өөрийнхөө өссөн оноог авсандаа маш их баяртай байна. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би олон улсын харилцааны 1-р дамжааны оюутан. Элсэлтийн ерөнхий шалгалтын сургалтыг маш үр дүнтэй зохион байгуулж шалгалттай бэлдээд нэлээд ачаалттай хичээлдэг байлаа. Шалгалтанд бэлтгэхэд хамгийн их тус болсон зүйл бол өөрийн гэсэн сурах арга барилаа олж сургалтын төлөвлөгөөгөө гарган цаг заваа зохицуулж сурсан учраас олон хичээл зэрэг бэлдэж чадсан гэж бодож байна. Цахим сургалтыг зохион байгуулж бидэнд энэ боломжийг олгосон улсын хурлын гишүүн мөгццөг танд баярлалаа гэж хэлмээр байна. Яг уг сургалтаар би 3 хичээлдээ элсэлтийн шалгалтанд бэлдээд өөрийнхөө хэмжээнд яг өөрийнхөө хүссэн оноонуудыг авч чадсан. За мөн түүнчлэн өөрийнхөө бүртгүүлсэн бүх сургуульд тэнцэж чадсан. Улсын хурлын гишүүн Цэрэн Жамцын мөнх цэцгийн санаачилсан элсэлтийн ерөнхий шалгалтын энэхүү сургалтыг улс хотын олимпиадын аварга Монгол улсын шилдэг багш нар удирдан явуулсан сацуу хичээл бүрийн араас дунд болон агсан шатны баттгах сорилууд авч байсан нь төгсөгчдийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхөд ихээхэн түлхэц болсон гэдгийг тэд хэлж байсан юм а. Дави От гэдэг ер нь амар сайн заадаг тийм математикийн багштай таарад. Тэгээд тэр багшийн хичээлийг ер нь бол барыг нэг үзэл ойлгочоор байдаг. Тэгээд тэр багшийн хичээлийг ер нь бол бидэрт бэлдэж өгсөн систем агийнхандаа ер нь баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бас англи хэлний тест бас хичээл бэлдэж өгсөн систем шалгалт бэлдэж өгсөн багш нартаа бас хичээл зааж ирсэн багштай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд манай сургуулиас болохоор ИСТ-ийн сургалтад ер нь 90% хамрагдсан гэж бодож байгаа. Тэгээд ер нь хамрагдсан хүүхдүүд бол хамрагдаагүй хүүхдүүдээс хамаагүй өндөр оноо авч ирсэн. Тэгээд хичээлээ үзээд шууд шалгалтаа хийгээд дүгнүүлээд явчихаар яг юун дээр алдсан бөгөөд юун дээр сайжруулах хэрэгтэй байна гэдгээ үнэхээр яг анализ хийгээд явчих болохоор байсан. Яшийнхаа шалгалтын дээр нэг чамлахааргүй оноо авсандаа бол үнэхээр их баяртай байгаа. Тэгээд хүссэн сургалтад орсондоо баяртай байна. 2021 оны 3 сараас одоо 6 сарыг дуустал нийтдээ 3 сарын хугацаанд одоо төрийн өмчийн болон хувийн ажлын бүх сургуулиудад сургалт явуулсан. За энэ одоо сургалтанд одоо манай Сүхбаатар дүүргийн одоо нийт сургуулиудын одоо 2000 гаруй одоо хүүхдүүд хамрагдсан. За мөн одоо Монголын одоо шилдэг багш нар за олимпиадуудын удаа дараагийн авраг одоо чадвартай багш нар хичээл маань заасан байгаа. За ингээд энэ одоо элсэлтийн шалгалтын сургалтын үр дүнд одоо манай Сүхбаатар дүүргийн сурагчдын одоо элсэлтийн ерөнхий шалгалтын оноо бол өмнөх жилийнхаас их сайжирсан. За нийтдээ одоо 800 оноо авсан 36 хүүхэд маань одоо тодорсон байгаа. Дашрам дуртахад улсын хурлын гишүүн мөнх дүүргийнхээ нийт 24 сургуульд сургалтын цахим систем нэвтрүүлээд байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийг цахим шилжилтийн жишиг дүүрэг болохоор зорин ажиллаж байгаа юм байна.